Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь удаагийн илтгэлийг улсын хуралд хүргэлээд байгаамаа. Тэгэхээр энэ хүрээнд тусгагдсан нэг анхаарал татах асуудал бол шүүх шинжилгээ ба хүний эрх хэмээх сэдэв болоод байгаа юм. Харин бид студид энэ хүү цаг үеийн асуудлын талаар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Инх Болттой ярилцж байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр бас яг энэ сая хамгийн сүүлд гарсан байгаа 25 дугаар илтгэл дээр тухайлбал яг таны одоо хариуц судалсан байгаа тэр чиглэл буюу саяны дурдж байгаа энэ асуудлыг бас илүү та нэг дэлгэрэнгүй жоохон тодруулж бидэнд тайлбарлаж өгөх үү. За тэгээ. За юуны өмнө одоо студидд орсонд баярлалаа. Тэгэхээр хүний эрхийн 20 одоо 5 дахь илтгэлийг бид хүн улсын хурлд хүргүүлээд байгаа. За энэ илтгэл дээр нэг туссан асуудал бол энэ шүүх шинжилгээ ба хүний эрхийн асуудал гэдэг ойлголт байна. Тэгээд яагаад энэ шүүх шинжилгээ маань хүний эрхтэй холбогдоод байна вэ гэдэг асуудлыг олон нийт бас сонирхох баг. Тэгэхээр үндсэндээ бол шударгаар шүүлгэх эрх. Нотлох баримтыг үнэлэх энэ шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны 98% нь ямарваа нэгэн одоо энэ шүүхийн шинжилгээний дүгнэлт гардаг. За энэ дүгнэлтэнд одоо үндэслэж хэрэг маргааныг шийддэг. Тэгэхээр энэ бол үндсэндээ хүний хувь заяаг шийдэж байна гэсэн. За ингээд олон улсын стандартаараа бол энэ хамгийн одоо энгийнээр ярил одоо хүний биед үзлэх хийх. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хүчирхийлэл дүртэх, бэртэж гэмтэх, зам тээврийн осол дүртэх гэдэг юм. Хүний биеийн махбодод гэмтэл учирсан тохиолдолд тэнд үзлэг хийжээж ямар одоо хэмжээний гэмтэл учирсан байна вэ гэдэг ийм дүгнэлтүүд гардаг. За энэ дүгнэлтээс хамаарат цаашаага одоо хэрэг маргаан яаж одоо үргэлжлэх вэ гэдэг гол асуудал болдог. Тэгэхээр өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссоос гол анхаарал хандуулсан асуудал энэ хүний биед үзлэг хийж байгаа энэ шүүх шинжилгээний одоо байгууллагын ялангуяа энэ орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ гэдэгт дээр анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр энэ шинжилгээ хийх орчин нөхцөл маань бол хүний хувийн нууцыг хадгалах үйс, аюулгүй байдал, за дээр нь хараат бус хөндлөнгийн нөлөөнд автахгүй ийм эмнэлгийн бөгөөд ийм стандартын орчин байх ёстой. За гэтэл орон нутагт бол өнөөдрийн байдлаар бол ийм орчин нөхцөл бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл зориултын бус байранд шүүх шинжилгээний одоо энэ байгууллага байрладаг. Үүнтэй холбоотой хүмүүс очиж тэр эмнэлгийн одоо тусламж авах, дүгнэлт гаргуулах энэ үзлгүүд бол одоо стандартын бус ийм орчинд явагдаад байгаа нь бол хүний одоо халдшгүй чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах, за аюулгүй байдлаа хангуулах энэ эрхийг зөрчиж байна гэж хүний эрхийн үндэсний комисс бол дүгнсэн. За тэгэхээр энэ бүх одоо газрууд бол ийм биш. Гэхдээ орон нутагт байгаа дийлэнх газрууд ийм байна гэж харж байгаа. Тэгэхээр бас яг энэ 25 дугаар илтгэлийн мэдээж судалгаанаас ингээ харж байхад бол яг энэ шүүх шинжилгээний байгууллагатай холбоотой яг тэр орон нутгийн тэр үүссэн нөхцөл одоо байдал нь үндсэн шалтгааны нь юу гэж бас тодорхойлсон байдаг. Яг ийм нөхцөл төрж байна. Тэгэхээр энэ шүүх шинжилгээний байгууллага бол цагдаагийн байгууллагын харьяанд бол олон жил явж ирсэн. За ингээд цагдаагийн байгууллагаас тусдаа гараад биедаач хөгжөөд бол одоо ингээд 20 гаруй жил болж байгаа. Тэгэхээр энэ байгууллагыг бол үндсэндээ бас хэдийгээр одоо төр засгийн зүгээс бодол одоо бэхжүүлж байгаа хэдиж орон нутагт бол дандаа юм хавсраг байдлаар авч үзсэн байна. Тэгээд дандаа ашиглалтанд дууссан барилгаа өгдөг, зарим нь байр үйл ажиллагаа явуулах байр орон сууц байхгүй, техник тоног төхөөрөмжөө байрлуулах тэр орчин нөхцөл байхгүй. За ингээд энэний шийдвэрлэгээд төсөв санхүүгийн асуудыг ярихаар төсвийг нь одоо шийддэггүй те. Ийм одоо нөхцөл байдал хоригдлогдсаар байгаад орон нутагт бол нөхцөл байдал бол хүндэрч. Тэгээ өнөөдрийн байдлаар бол үйл ажиллагаа явуулахыг бол хориглолцсон одоо мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан 4 аймаг байна. Одоо хуучны балгас болсон байран дотор үйл ажиллагаагаа явуулж байна. За 3 аймаг бол цагдаагийн байгууллага дотроо үйл ажиллагаагаа явуулж байна. За нэг аймаг бол засаг даргын хамгийн газрын одоо байран дотор бусад байгууллагуудтай ингээд холилдсон ийм одоо нөхцөл байдалтай байна. Тэр яагаад энийг яриад байна вэ гэхээр жишээлбэл юу гэдэг бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон одоо насан туршсан ч вэ хүүхэд тэнд очиж үзлэг шинжилгээнд ордог. Гэтэл энэ олон нийтийн одоо үйлчилгээ авдаг бусад одоо төрийн захиргааны байгууллагатай, бусад одоо цагдаагийн байгууллагатай эсвэл бол бүр ингээд нурж унахад бэлэн болцсон ийм одоо байшинд тэр хүүхдүүд очиж гин гэдэг бол дахин хохирож байгаа хэлбэр гэж хүний эрхийн үндэсний комисс үзэж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн манай байгууллагаас тавиад байгаа асуудал төдий биш дэлхийн нийтэд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан
хүний энэ биед үзлэг шинжилгээ хийхэд баримтлах одоо стандартын орчин гээд баталсан бүр ийм конвенцуудтай Стамбулын протокол гэдэг байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа бол зөрчөөд байна гэж ингэж үзэж харж байгаа. Тэгэхээр нөгөө талаас бас ингээд яг гарсан дүгнэлтээс харах юм бол энэ маань өөрөө нөгөө талаа бас хүмүүсийн халдшгүй хувийн нэр хүнд гэдэг асуудал бас энд жишээлбэл яригдах юм байна. За дээрээс нь бас яг хэрвээ ийм зориултын бус стандарт бус байр нүүл ажиллагаа явуулаад байхаар бас нөгөө шүүх шинжилгээ нь яг хэр бодиттой үнэн зөв гарах вэ гэдэг бас нэг юм асуудал зайлшгүй хөндөгдчихэл таарах байх л та. Тэгэхээр тэр энэ үүссэн нөхцөл байдал өөрөө тэрэнд хэр нөлөөтэй байгаа гэдэг талаар үнэлгээ хийсэн байна. Тийм. За ер нь бол эрсдэл өндөр. Яг өнөөдөр одоо дүгнэлт нь ийм орчин нөхцлөөс болоод буруу зураг гарчлаа гэдэг ойлголт бол ийм кейс бол үүсээгүй байна. Гэхдээ ер нь бол эн чинь өөрөө химийн уруулж бодис ашигладаг. Хүний одоо биед хийж байгаа үзлэг шинжилгээ энэ бол олон улсын стандартаараа бол нэгдүгээр маш сайн тусгай мэрэгсэн шинжээч энийг хийх ёстой. Хоёрдугаарт баталгаажсан техник технологиг ашиглах ёстой. Гуравдугаарт нь яг зориултын магадлалын итгэмжлэгдсэн лаборатори ийм үзлэгийн орчинд хийх ёстой. Ийм гурав нь нийлжээж өнөөдөр эргэлзээг буй нотлох баримт гэдэг ойлголтыг бий болгоно гэд олон улсад тодорхойлцсон. Тэгэхээр та бол яг сая голын олж асууж байна те. Үнэхээр энэ орчин дотор хийгдэж байгаа шинжилгээ бол эрсдэл өндөртөө, эргэлзээтэй. Тэгэхээр ийм эргэлзээтэй нөхцөл байдлаар одоо хоригчийн зөрчигдсөн эрхийг сэргээх гол нотлох баримтыг болгох. За нөгөө талдаа гин буруутай хүнийг энэ нотлох баримтад тулгуурлаж ялалж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө энэ агуулгаараа бол үндсэндээ хүний хувь заяаг шийдвэрлэдэг ийм чухал процессоо бид нар хамгийн одоо бодлогын гадна гаргаад орхицсон хамгийн одоо муу орчин нөхцөлтөө ингэж байлгаж болохгүй маа гэдэг асуудлыг хүний эрхийн үндэсний комисс хөндөж гаргаж ирсэн тавьж байгаа. Тэгэхээр бас төгсгөлд нь нэг зүйлийг тодруулаад сууд одоо яг энэ гаргасан дүгнэлтийн араас үүнийг хэрэгжүүлэх тал дээр ер нь ямар зөвлөмжийг ялангуяа одоо энэ нөхцөл байдлыг өөрчлөх төр ийм эрс шийдэмгий авч хэрэгжүүлэх эхний алхмуудыг юу гэж тодорхойлж хүргүүлсэн байна. За эхлээд бол бид нар энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зориултын бус байранд хүний биед үзлэг шинжилгээ хийж байгаа энэ үйл ажиллагаагаа талсан зогсоо гэдэг ийм шаардлагыг бол холбогдох байгууллагууд засгийн газарт бол хөргүүлнэ. Дээр нь орон нутгийн засаг дарга нарт энэ асуудлыг тавина. За ингээд энэ засаг дарга засгийн газрын холбогдох байгууллагууд хамтраад энэ үйл ажиллагаагаа ямар ч л байсан нэн даруй шийдвэрлэх ёстой гэж ингэж үзэж байгаа. За цаашлаад улсын их хурлаас бол энэ чиглэлээр хүний эрхийн үндэсний комисс бол 16 саналыг хүргүүлсэн байгаа. Энэ саналаар бол засгийн газарт өөрөгөөж энэ хүрээнд тодорхой энэ ахис дэвштүүдийг гаргах одоо үүргийг хүлээн энэ дээр хүний эрхийн үндэсний комисс бол тогтмол хяналтаа тавьж шаардна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ төр засгийн бодлогын одоо гол төвд бол байх ёстой маа гэж харж байгаа. Нэг. За нөгөө талаараа энэ байгууллага өөрөө нөгөө хараат бус яг шүүх шиг байгууллага байхгүй шинжээч бие даасан тий. Тэгэхээр энэ байгууллага өөрөө бол хараат бус байдалтай холбоотой учраас зарим тохиолдолд энэ төсөв санхүү энэ зүйлийн талаар одоо төдийлөн олон нийтэд яриад яваад иж чаддгүй өөрсдийн шинжээчийн одоо ёс зүйд нөлөөлдөг олон нийтэд одоо буруу зүй ойлгогддог учраас одоо энэнийг бол төлөөлж одоо удирдах төвчний байгууллагууд хүний эрхийн үндэсний комисс хууль зүйн дотоод хэргийн яам бол бодлогынхаа төвд аваачиж энийг дэлхийн нийтийн жишгт хөргөж хөгжүүлэх ёстой гэдэг ийм байр суурьтай л. За танд хүрэлцэн ирсэн юмд маш их баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Инх болттой ярилцлаа.